Сайн байцгаана уу? Шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгийг та хэдийн харж байгаагүй background байж магадгүй. Бидэд нүүгээд шинэ гэрт орсон талаараа community хэсэг дээрээ пост болгоод оруулсныг зарим нь харсан, зарим нь хараагүй байх. Тэгээд энэний өмнөх бичлэг орох үед бид нар шинэ гэртээ ирсэн байсан. Тэгээд 5 жил орчим 4 жил хагастай амьдэрсэн гэрээсээ бидэд одоо саяхан нүүсэн. Тэгээд нүүх шийдвэр маань бол гинт гараад баг сарын дотор бүх юм бам гэд өрнөөд тэгээд одоо гэртээ ирээд бид нар чинь 14-20 бараг хонцсон уу? Орчин болоод одоо баг багаар тогтчоод явж байгаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгэн дээр болохоор Японд ер нь нүүж суух ямар байдаг талаар зүгээр влог маягаар оруулаад энэний дараагийнх нь part 2 дээр нь болохоор ер нь нүүж суухад Японд нүүж суухад ямар асуудлууд байдсан байна. Тэгээ өөрсдөө тулгарсан асуудлуудаа төсөөдөө сууж байгаад яриа гэж бодож байна. Тэгээд асуудлууд үүссэн нүүхэд бас хэдэн дөрөв зарцуулагдсан шинэ байрны юу, хуучин байрны юу те энэ нарийн мэдүүлэлүүдийг нь өгье гэж бодож байна. Тэрний өмнө болохоор хэдүүлээ манай хуучин гэрээр аялцгаая. Тэгээд шинэ гэртээ хэрхэн ирсэн, шинэ гэрээ бид нэр хэрхэн ирж үзчихсэн гээд одоо бидний өмнөх бичлэгэн дээр ерөөс ингээ огт мэддэггүй яваад байсан. Тэр бүх одоо үеийн дурсамжууд руу хамт аялцгаая. За энэ байранда, шинэ байранда дэлгүүрээ аваад орж ирсэн байна. Төгсөгийн ажлын нараад хараагүй байгаа болохоор бид 3 явж дэлгүүрээ аваад тэгээд орж ирлээ. Ананс тэнд шүүгэн дотор орцсон. Өмнөх байрыг бодох юм бол мэдээж хэд хэдэн талаараа илүү дээр байсан болохоор энэ байранд орохоор шийдлээ. Хүлээн харсан шүү. Тийм одоогоор тэгээд хоосон байгаа. 7 хоногийн дараа 7 8 9 хоногийн дараа бид нүүхээр өдрөө тавуулсан байгаа. Тэгээд бид эдийн нүүлтийн влогтой үргэлжлүүлэн хамтаагаарай. За 3 нас хүртлээр амьдрах байранда ирсэн ямар байна да анжаа? Яа тэгсэн. Энэ охин болохгүй шүү. Яа олно шүү наач. За. Окей. Тийм үү? Баярлалаа минь. За нөгөөдөр нүүн 45 хайрцаг өгснөөс одоо 11-2 хайрцгийг нь өнгөрсөн хугацаанд багалсан. Одоо энэ хойно харагдчихэв. Тэгээд үлдсэн 30 хайрцаг, 30 гаруй хайрцгийг нь өнөө маргааш хоёртоо нийлүүлж баглаад тэгээд явна. Өнөөдөр болохоор 5 дахь өдөр байхгүй. Тэгээд бүтэнсэнд бид эд нүүхийн. Тэгээд 5 дахь гэхээр өнөөдөр Анандын хичээлийн сүүлийн өдөр болохоор нөгөө сургууль дээр бас баах юмтай байдаг учраас Сиднейсийг надад очиж авахаар явах гэж байна. За ингээд энэ доор мэдээлүүд нь процесс цум гэдэг юмтай явж байна. Аннагийн тэрэн баярлалаа. Аман тийм байх юм уу? За басан. Хонэ. Кавай сони. Анчама окей надтане. За ингээд цэцэрлэг дээр цэцэрлэгийнхаа талаарх номоо авч
авчирч өгөөд явлаа. Дандаа явдаг гэсэн замаараа явж ин да. Чи таам уу? Бичлэг хийж байгаа шүү. За ийм гоё юм битсэн байна. Наа баримтчилж авах гэсэн. Бишээ хүүгийнхаа мийг баримтчилж. Бага энэ хинийх вэ? За оройн 6 цаг 30 минут болсон. 45 хайрцагнаас одоо 33-ыг энэ минийхөө 33-ыг нь баглаа. Аннанлаа. Явц 60% таа. 70%. Яа чи фон. Миний гурав адилхан болов уу гэсэн. 9 цаг 10 минут биш 9 цаг 10 минут болж байна. Энэ юм фон байгаас тийм. Тэгээ нэг ширхэг юм том. Тэгээд хоорондоо нийлээгөө. Бэлтгэл явц 90% таа тий. Хоолныхаа бүх хэрэгслийг хураасан учраас бул талнаараа. Тэгээ дундаа ганцхан сэрээтэй. Агшаад үлдсэн будаага шууд томоос нь идэж байна. Аяг байхгүй. Аягнууд бүгд хураагдсан. Инээдтэй тий. Инээдтэй тий. Хүмүүс минь. Чи гүжиг. За ингээд 4 жил 5 жил амьдсан гэрээсээ маргааш өглөө хэд явах нь бэ? Бай бай. Бай бай. 12 цагийн бичлэг орчлын камер яриад хэлдэг шүү дээ. Бүр ярьчих. Доотлын хэсэг нь жоохон байна да. Юу? Цаахан. Одоо тэнд наалдсан скотчны үлдэгдлүүдээ скотчны үлдэгдлүүдээ арилгаж байна. Хөөж ятраад байна. Нөгөө хоёрыг чи арай иш нэг юм онтоллаа. За тэгээд өглөө уулзъя. Өнөөдөр ингээд бай бай тий. Тэ. Бай бай. Өглөө осон яг л сайхан амжлаа да. Тийм ээ. Тий. Хоёулаа бүр Бай бай. бабай шээ дөнгөж. Тэгээ нүүлгэлт юмс мань хүрээд ирсэн. Нүгэлгэж байна. Бабай шээ. Үсээ шаралчихгүй дээ. Миний ус. Юу бэ? За ингээд хар цагнаад болохоор дээрээ дугаартай. Тэгэхээр юу байгаа найлуураа мэдэн. Энэ маягаар бичээстэй. Яа ингээд хоосорч эхэлж байна. Эднээс нэн чигээр аваа явна гэсэн. Эндээс хар цагнаад дээрээ бай бай болсон. Энэ манай YouTube студио байна. Шаарахстай тий. Энэ цагаад бичлэгээ хийдэг байсан бахны. Энэ сандал бүр амар болсон. Тэгээд хайхснаас за ямар ч байсан шинэ юм автлаа аваад явъя даа шийдсэн. Тийм ээ миний хөө. Тий ямарсан эс бол авч чад. Тийм нэрсэг захиалаад энэ нурагцсан эсгүүд дээр наасан чинь ингээд хууларчдаг байлээ шүү. Ийш ампаманда. Ай чанна ампама. Сиари тайрик.
Yay! Анпамаа гэж юм яа. Мама? Анпамаа гэж. Ампамаа. Анпамаа. Тоотко. Манья. Тоот. Тэний хоцтой ямар хуваахгүй юм. Юу яац гэсэн фафа шүү дээ. Бид яах юм бол явж яах юм болов? Тайто. Тэ. Тайто левч байгаа. Бид идчихэж дээ. Ер нь цуг явах юм да тий. Тэгээд нэг цаашдаа. Тийм байна тий. Заこれおろくを書いて。あれ気をつけてね。お大丈夫？あんちゃん。さあ大丈夫大丈夫。靴下。ずれない。それから半径もう一本新しいの持ってきます。Ингээд энэ болохоор манай нүүж байгаа машин байна. Манай цонх байна. Нээр хурд юм байна. Старт юм байна. Нэг хөгийн боодог нэг гарсан. За. За энд нэг юм өрөө. こっち来て。巨大なトラックある。ママ見て。見たよ。ねえねえ。2階。ねえ、大きい。そうだ。Энд нэг юм өрөө. Анча нөкөө. Анча аре. Ингээд эндээс ийшээгээ шууд шилждэг. Тэгээд эндээ юм хоёр алхахтай. Ийм байр байж манай байр. Ингээ харахад амар том юм шиг үздэг. Яг юм тавьж гарч ичих юм хэвчтэй. Ингээд таслаа. Ийм байр байж манай байр. Ийшээ алхахлаар ингээд зураг мөрөг авдаг байсан. Тэгээ манай энэ байрны нэг сул тал нь болохоор ерөөс
ерөөсөө ингээл шүүгээ болоо. Өөр ямар ч нов шаадгалах сов юу ч байхгүй. Тийм болохоор ингээд юмнуудаа хийх газар болохгүй хувц сунарлнаас ахвалаад одоо илүү зочин ирэхэд унтуулдаг хожил гуцсан мөцс багтгоогоос ахвалаад амар их асуудал гарч ирсэн. Анна-жан тийм мэдхгүй миний ах. За. Савн гэсэн байна. Гараа сайхан угаагаад сайхан басаа. Үлдсэн савн гараа. Наад нэг шүхрийг бас бариад явах юм багтаа хэдүүлээ. Бай бай. Нийш явж байгаа бичлэгүүдийг та эзэндээ харж байсан баг тий. Энэ л яаж байгаа юм бэ? Энд яадаг гэсэн. Бай бай. Котирэс. Нөгөөдөл чинь харж байна. Тэр юу адаг Түлхүүртэй нэг юм байгаа юм байна. Тэрийг одоо харж байна. За бид шинэ гэртээ ирсэн. Одоо татгшаага оруулах ажил эхэлэх гэж байна. За нүүлтийн ажиллагаа дуслаа. Өглөө 8:30 үед ирсэн. Тэгээд одоо 1 цаг болж байна. Хэдэн цагийн дотор ингээд самжуулаад одоо хайр цэгнүүдээ задлах дотоо. Ингээд туслаа да. Анчаа унтсан. Анаанда тоглосон. Одоо миний хүн хэсэг болно ш. За юм байна. Тэг шинэ гэр маань бол та хэдий харж байгаачлан нэлээд юм гэрэл хийгээд байгаа юм шүү дээ. Одоо жишээ нь ийм бичлэгийг би ингээ ямар ч гэрэл тавихгүйгээр бичиж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо ийм гоё гэрэлтэй байж байгаа жишээтэй өмнөх бичлэгүүдээ болохоор би урдаа юм өөрийнхөө гэрэл тавьж байгаад бичдэг мөртлөө л ингээд нэг л тийм нэг бараандуу санагдаал байдаг байсан. Тэгээд одоо бол юм гоё гэрэлтэй хийгээд бас юм чинь нэг ажиллаж гисэн хасагдлаа гэж бодож байна. Oh my god. Тэгээд шинэ байранда ирсэнсээ хойшоогоо ананд маань сургуулаа шилжүүлээд шинэ сургуульд орсон. Одоо ингээд 2 дахь 7 хоногтоо шинэ сургуульдаа яваад нэлээд тасч эхэлж байгаа. Анна эт 2 болохоор цэцэрлэгийнхаа хүсэлтийг өгсөн. Цэцэрлэгээ хаагаад эхэлж байгаа. Хэрвээ цэцэрлэг олдох юм бол би бас ажил хайж эхэлнэ. Тэгээд тэр болтол Анна эт 2 ингээ гэртээ жаргаад ингээ байж байгаа. За тэгээ гэрээ нэлээд гайгүй тогтчуулаад дууссан хойноо гэрээ танилцуулсан бичлэг бас хийж магадгүй гэж бодож байна. Яагаад гэх юм бол өмнөх байран дээр болохоор ингээд манай байр чинь нэг тийм жоохон бараандуу. Тэгтээ бол ингээд хөрхийн хамаг жаргалтай зовлонтой бүх үеүдд ингээд хамт байсан тэр байраа муулмаргүй л л да. Тэгтээ ерөнхийдөө бол өнгөн жоохон бараан байсан учраас тийм тэ ингээд шал малын хэрвээ та хэд мэдэх бол ингээд галтгооныхын шал мал нь ингээд бор өнгөтэй болохоор тэр чинь уур амьсгалд нэлээд нөлөөлдөг юм байна л да. Одоо гэр орон ямар байх уур амьсгалд одоо бодоод ахад бичгээр нэх урамгүй гэх юм уу ийм санагдаж байсан болохоор гэрээ нэг их тэгж бичдэггүй байсан юм шиг байгаа юм. Тийм тэгэхээр одоо энд хүрчрээд ямар ч лсэн гоё гэрэл гээдээ бичгэд урамтай байгаа юм чинь гэрээ танилцуулсан бичлэг тэгж жаад бас хийж магадгүй гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээрээ хэдүүлээ. Байрныхаа төлбөр болон нүүхэд гарсан зардал тэгээд нүүх байгууллага нүүх компани хэрхэн болсон ямар үнийг одоо Монголын болон Японы компаниуд санал болгож исэн гих мэт тэгээд нүүхэд анхаарах зүйлийг төгсөөтэй хамтдаа ярилцгаа. Ингээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Өнөөдөр энэ удаагийн дугаараас ахуулаад та хэдээсээ нэг зүйлийг гоё гэж бодож байна. Хэрвээ та миний бичлэгийг үздэг бол subscribe гэсэн бутон товч байгаа. Тэрэн дээр дарж бичлэгийг маань сувгийг маань дэмжээрэй. За аннаас ирлээ.